Колон брендийн SHX 1340W загварын 76 литрийн багтаамжтай шарах шүүгээний ажиллагааны заавар танилцуулъя. За хэрвээ та шарах шүүгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон шарах шүүгээ захиалгыг хүсвэл тайлбар хэсэгт байгаа линкээр орно. За энэхүү шарах шүүгээгээ та ажилуулахын өмнө баглаа бодлыг нь бүрэн авч дагалдах хэрэгслүүдийг нь бүлээн савнтай усаар угаагаарай. За үүний дараа шарах шүүгээнийхээ цагийг гэрийнхээ цагтаа тааруулах ёстой байгаа. Цагаа тааруулахын тулд дэлгэцэн дээр байрлах цагны тэмдэглэгээр дээр дарснаар цаг анивчиж эхлээд гарацийнхаа товчлуурыг эргүүлж цагаа тааруулаад баталгаажуулна. За шарах шүүгээний үйлдвэрийн үнэр болон бохирдлыг нарилгахын тулд та эхлээ шарах шүүгээгээ асаагаад дээд доод гормыг сонгоод 250 Цельсиэд 60 минутны турш хуурайгаар нь ажилуулах шаардлагатай байгаа. За ажиллагаа эхэлсэн үед та гэрийнхээ агаар сэлгэлтийг маш сайн хийх ёстой бөгөөд шарах шүүгээний ажиллагаа дуусаад шарах шүүгээ хүрсний дараа та шарах шүүгээний доторх бохирдлыг нь зөөлөн чихтэй алчуураар цэвэрлэж аваарай. За энэхүү шарах шүүгээ нь үндсэн 9 горим болон нэмэлт 3 горимтой бүтээгдэхүүн байгаа. За та үндсэн горимоо ашиглахын тулд горимныхоо чихийг ашиглаад горимоо сонгоод за сонгосон горимны дагуу цаг болон температурыг горимын өгөгдлийн дагуу ажиллуулж болох бөгөөд эсвэл та өөрийнхөө хүссэн горимоо тохируулаад цаг болон температурыг нь өөрчлөөд ажиллуулах боломжтой байна. За энэхүү шарах шүүгээний хувьд 3 цагийг дарааллуулан тавих боломжтой шарах шүүгээ байгаа. За эхний харагдаж байгаа цаг нь горимны үргэлжлэх хугацааг харуулж өгдөг бол дараагийн харагдаж байгаа цаг нь горимны дуусах хугацааг харуулна. Дараагийн цаг нь горимны цэрүүлэг гэсэн ийм 3 цагийг тохируулж шарах шүүгээгээ ажиллуулах боломжтой байна. За шарах шүүгээгээ горимны дагуу ажиллуулж эхэлсний дараа та шарах шүүгээгээ түр зогсоохын тулд эхлэх болон түр зогсоох товчлуур дээр нэг удаа дарахвал шарах шүүгээнийхээ горимыг цуцлахын тулд унтраах болон асаах товчлуур дээр нэг удаа дарснаар таны тохируулсан цаг температур бүрэн цуслагдах болно. За шарах шүүгээний удирдлагыг хэрхэн түгжих талаар зааварчилгааг үргэлжлүүлэн хүргье. Шарах шүүгээний удирдлагыг түгжихдээ гэрэл болон цагны тэмдэглэгийн дээр зэрэг 3 секунд дарснаар дэлгэцэн дээр цоошлогдсон гэсэн бичиг гарч ирэх бөгөөд за шарах шүүгээ цоошлогдсон үед шарах шүүгээний гэрэл болоод унтраач асаах товчлуур идэвхтэй байх бөгөөд бусад товчлуурнууд нь идэвхгүй хэд шилжнэ. За шарах шүүгээний цоочийн тайлахын тулд гэрэл болон цагны тэмдэглэгийн дээр дахин 3 секунд удаан дарснаар цоочин тайлагдах болно. За шарах шүүгээг цэвэрлэхдээ бүлээн савнтай усаар доторх хэсгийг цэвэрлэж угаан мөн хаалга болоод шилийг нь салгаад цэвэрлэх боломжтой байгаа. Хаалгыг цэвэрлэхдээ та нугсан дахь түгжээг нь тайлж хаалгыг нь мулталж аваад цэвэрлэх боломжтой бол хаалганы шилийг цэвэрлэхдээ шилний хоёр талд байрлах түгжээг нь мултлаад шилээ салгаад цэвэрлэх бүрэн боломжтой байна. Хэрэглэгч танд Колон брендийн SHX 1340W загварын 76 литрийн багтаамжтай шарах шүүгээний ажиллагааны заавар танилцууллаа.